Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг таймлан хүргэе. Америкийн нэгдсэн улсын зүгээс бүгд найрамд хятад ард улсыг нууцаар цөмийн туршилт хийдгээ гэсэн мэдээллийг гаргасан. За үүний хариуд бүгд найрамд хятад ард улсын гадаад хэргийн яамнаас тухайн мэдээллийг үгүйсгэсэн ийм няцаалтыг хийж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нэм гарагт CBS телевизэд ярьцлага өгсөн. За энэ үеэрээ бүгд найрамд хятад ард улс, Оросын албаны улс, Умард Солонгос, Пакистан бүгд газар доор нууцаар цөмийн туршилт хийж байгаа гэсэн мэдээллийг хийсэн. За тэрээр энэхүү ярилцлаганда өгчлэн дурдахдаа Оросын холбооны улс цөмийн туршилт хийдэг, бүгд найрамд хятад ард улс цөмийн туршилт хийдэг. Гэхдээ тэд энэ талаараа ярьдгүй, цөмийн туршилт хийдгүү цорын ганц улс нь Америкийн нэгдсэн улс байхыг хүсэхгүй байгаа гэдгээ мэдгдсэн байна. За тэрээр ингэж мэдэх үтгэх бас нь Америкийн нэгдсэн улсыг цөмийн дэвшилтаа үргэлжлүүлэхийг шаардаж байгаа түүний мэдгдэлтэй холбоотой юм. За тэрээр мөн энэ одоо мэдгдэлтэй Умард Солонгос болон Пакистаны цөмийн туршилтын талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Бүгд найрамд хятад ард улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Маоны даваа гарагт Бээжин цөмийн зэвсгийн туршилтыг хэдэн 10 жилийн туршид зогсоосон албан бус хоргийг зөрчөөгүй гэж мэдгдсэн байна. Маоны мэдгдэхдээ Трампын мэдгдэлтэй холбоотой асуултанд хариулж бүгд найрамд хятад ард улс цөмийн зэвслтийг зогсоох амлалтаа биелүүлсэн. Цөмийн зэвсэгтээ хариуцлагатай улс болохын хувьд бүгд найрамд хятад ард улс инх тайван хөгжлийн төлөө тууштай бай цөмийн зэвсгийг төрүүлж хэрэглэхгүй байх бодлогоо хэрэгжүүлэн өөрийгөө хамгаалахад чиглэсэн цөмийн стратегийг баримталж байгаа. Цөмийн туршилтыг хориглох шийдвэрээ мөрцөөр байгаа гэж мэдгдсэн байна. Мөн Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын яамд цөмийн туршилтыг дахин эхлүүлэхийг пүрэв гарагт тушаасан гинтийн мэдгдлийн дараа бүгд найрамд хятад ард улс Америкийн нэгдсэн улсыг цөмийн туршилтаа явуулахгүй байх уриалгыг гаргасан байна. Бүгд найрамд хятад ард улс Америкийн нэгдсэн улсыг олон улсын цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх дэглэмийг хамгаалan дэлхийн стратегийн тэнцвэр тогтвортой байдлыг хадгалах зорилгоор бодит арга хэмжээ аавна гэж найдаж байгаагаа мэдгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын хувьд 1992 оноос хойш цөмийн туршилт огт хийгээгүй байгаа. За Умард Солонгосоос өөр ямар ч улс 10 жилийн туршид цөмийн туршилт хийсэн гэдэг нь олон нийтэд ил болоогүй. За Оросын албаны улс бүгд найрамд хятад ард улсын хувьд тус одоо цөмийн туршилт хийгээгүй удаж байгаа. За тухайлх юм бол Оросын албаны улсын хувьд 1990 онд бүгд найрамд хятад ард улс 1996 оноос хойш огт цөмийн туршилт хийгээгүй гэж олон нийтэд мэдээлсэн. Гэсэн хэдий ч Оросын албаны улсын хувьд өнгөрсөн 7 онд цөмийн хөтөлбөртэй шинээр одоо туршигдаж байгаа Вестник нэртэй далавчд буужин туршсан. За мөн цөмийн хөдөлгүүртэй цөмийн зэвсэг тээх чадвартай усанд орох торпедо бас туршснаа олон нийтэд бас зарласан. За үүний дараагаас эхлээд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хуучин одоо Америкийн батлан хамгаалахын яам гэж нэрлэгдэж байгаа байсан. За одоо бол дайны яам гэж нэрлэгдэж байгаа яамда цөмийн туршилтаа дахин эхлүүлэх ийм тушаалыг өгөөд байгаа. За Трампын засаг захиргааны хувьд Америкийн айрамд туршилт эхлүүлэхийг тушаасан гинтийн мэдээлэл нь өмнөх одоо улсуудын төөрөгдөлд авсан мэдээлэлээс болсон гэж үзэж байна. За энэ мэдээллийг бүгд найрамд хятад ард улсын удирдагч Ши Жинпинтэй уулзгаас хэдхэн минутын өмнө олон нийтийн сүлжээнд оруулсан постороо мэдэгдсэн байнамаа. Дэлхийд дээр цөмийн 90 үеийг эхлүүлсэн улс бол Америкийн нэгдсэн улс байгаа. За анх бол шин гэж нэрлэгдэж байсан цөмийн зэвсгийг туршсан. За үүний дараа бол цөмийн одоо зэвсгийн хүрээнд монопол байдлыг хадгалахыг зорж байсан ч гэсэн атомын бөмбөг бутаах нууц болон технологи нь удахгүй одоо олон нийтэд тархсан. За Америкийн нэгдсэн улсын хувьд 1945 оны 7 дугаар сард цөмийн анхны туршилтаа хийсэн. За 45 оны 8 дугаар сард Японы Хирошима, Нагасаки хотод 2 бөмбөг хайсан. За ердөө 4 жилийн дараа Зөвлөлт холбоот улс анхны цөмийн туршилтаа хийсэн. За үүний дараа Их Британи 1952 онд, Франц 60 онд, бүгд найрамд хятад ард улс 64 онд зэрэг одоо цөмийн туршилтаа хийж бүгд цөмийн зэвсэгтэй болсон. За тийм учраас улс орнууд цаашдаа цөмийн зэвсгийг тэлэх за өргөчгөөс одоо сэргийлэх зорилгоор Америкийн нэгдсэн улс болон бусад ижил төстэй улсууд 1968 онд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ 1996 онд цөмийн зэвслийг бүрэн хориглох тухай гэрээг хийсэн. За энэ этгийг Израиль, Пакистан улсын хувьд бол цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд хизээч гарын үсэг зурж байгаагүй. За мөн цөмийн зэвсэгтэй гэгддэг орнуудын тоонд ордог. За Ирак улсын хувьд 1991 онд Персийн булангийн дайны өмнө Саддам Хүсейний удирдлагаар нууц цөмийн хөтөлбөр эхлүүлсэн гэж үздэг. За бүгд найрамд гарчин Солонгос улсын хувьд 2003 оны 1-р сар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд гарснаа зарлж байсан. За тэр үеэс хойш цөмийн дэвшилтэт технологиудыг хөгжүүлж эхэлсэн. За мөн Иран, Лив улсуудыг бас цөмийн зэвсэгтэй гэж тооцож байсан. За мөн Сир улс ч гэсэн мөн цөмийн үйл ажиллагаа явуулж байсан гэж сэжиглэлтэй байдлаар үзэж ирсэн. За 2022 оны 9-р сар шинэ старт гэрээ байгуулагдсан. За үүний дагуу Оросын холбооны улс 540 стратегийн одоо зэвсэг хүргэх ийм систем байдаг. За үүнд төв хоорондын баллистик буужин
шумбаг жонгоцноос харвах баллистик буужин хүнд бөмбөгдөгч онгоцон дээр суйрлуулсан нийтдээ 1549 стратегийн цэнэгт хошуутай гэж тооцогддог. За дараагаар нь Америкийн нэгдсэн улс ордог. Америкийн тагнуулын албаны олон нийтэд хүргэснээр Америкийн нэгдсэн улсын хувьд 662 стратегийн хүргэлтийн системтэй нийтдээ 1419 стратегийн цөмийн цэнэгт хошуутай гэж тооцогддог. За харин 2024 оны 12 дугаар сарын байдлаар Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын амны тооцноор бүгд найрамд хятад ард улс нийтдээ 600 цөмийн цэнэгт хошуутай гэж тооцогддог. За одоо энэ байдлаараа цөмсгийг хөгжүүлсэн тохиолдолд 2030 он гэхэд 1000 хүртэлх цөмийн цэнэгт хошуутай болох боломжтой гэж үзэж байгаа. За цаашдаа цөмийн зэвсгийг хорогдуулах, за үл дэлгэрүүлэхгүй байх гэрээнүүдийн талаар их гүрнүүд гэрээ тохиролцоонуудыг хийсэн. За гэвч бол өөрчлөгдөж байгаа геополитикийн орчин, за олон улсын хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал нэмэгдэж байгаа. За ялангуяа бүгд найрамд хятад ард улсыг эрчимтэй цөмсгөө нэмэгдүүлж байгаа. За магадгүй тун утгагүй Оросын холбооны улс болон Америкийн нэгдсэн улсыг давхуу цэмзээний цөмийн зэвсгийг хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. За одоогийн байдлаар цөмийн зэвсэг байгуулах хуучин тохиролцоонуудыг Оросын холбооны улс, за тухайн үед зөвлөлт холбоот улс болон Америкийн нэгдсэн улсуудын хооронд хийгдэж байсан. За эдгээр улсуудын санаачлагаар цөмийн зэвсгийг бол дөрвтэй хорогдуулж чадсан. Гэвч бол шинээр цөмийн зэвсгээрээ хүчрэгчиж байгаа их гүрэн бол бүгд найрамд хятад ард улс болж байгаа. Тэгэхээр энэ улсыг цөмийн зэвсгийн гэрээ хилцээрт хэрхэн оролцуулах, цаашдаа цөмийн дэлгэрэлтийг дасан зогсоох чиглэлд яаж ажиллах вэ гэдэг нь сонирхол татж байгаамаа.